Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө англи хэлний дугаараар би та бүхэндээ how long, how many times, how much time гэдэг англи хэлэн дээр асуух үйлбэрт гардаг 3 үгийг хэрхэн ялгаж салгах уу, ямар үед алийг нь ашиглах уу гэдгийг тайлбарлахаар бэлтгэсэн юм аа. Ер нь энэ 3 үг мань гуруула хэр удаан, хэдэн удаа, хичнээн удаан гэсэн утгатай 3 үг байгаа тийм үү? How long гэдгээс эхлэе. How long гэдэг нь маань болохоор хэр удаан, өдийг хүртэл хэр удаан, өмнө нь хэр удаан байсан бэ, хэр удсан бэ гэдэг асуулт байгаамаа. За энэ дээр болохоор хариулт нь ихэвчлэн цагаар илэрхийлэгдэж байгаа хариултууд байх юм бол how long гэж асуудаг байгаа. Жишээлх юм бол minutes, hours, days, years, weeks гэдэг ч юм уу те. How long have you been living there? How long have you been living in Mongolia? Та Монголд хэр удаан амьдарч байгаа вэ? How long have you lived in Mongolia? Та Монголд хэр удаан амьдарсан бэ? За, I lived there for 2 years. I've been living in Mongolia for 3 years now. Би Монголд 3 дахь жилдээ амьдарч байна. How long have you been married? Та хоёр хэр удаан гэрлээд хэр удаж байгаа вэ? How long have you been studying English? How long have you been studying English? Хэр удаан англи хэл сурч байгаа вэ? Хэр удаан гэдэг үгэн дээр how long хөвчлэн how long гэдэг маань болохоор how long have you гэдэг үгтэй дагалдаж хэрэглэгддэг юм байна. Гэхдээ how long times гэж бол хизээч хэлэхгүй. How long times гэх юм бол гэж ашиглахдаггүй how many times гэж ашиглагддаг. Зарим хүмүүс how long times гэж ашиглах гад байдаг. Тэр нь бол буруу юм аа гэдгийг би та бүхэндээ хэлхийг хүссэн юм аа. За дараагийнх нь үг нь how much time. How much time. How much time гэдэг маань болохоор how long гэдэгтэйг адилхан утгатай үг байгаа. Энэ асуултын хариултанд цагаар илэрхийлэгдэж байгаа хариултууд болдог. How much time does it take you to get you home? How much time does it take to get to your work? Ажилдаа явхад чинь хэрэг цаг хугацаа зарцуулдаг вэ? Надаас хүн асууж болох нь how much time do you spend on editing your videos? How much time do you spend on editing your videos? Видео эдитгэхийн тулд, видеого засахын тулд хэр удаан, хэр их цаг, хэр их гэсэн утгатай байна тийм. Хэр их гэдэг асуултан дээр how much time. How much time do you think it will take? How much time do you think it will take? Can you do this for me? Чиний хийж өгч чадах уу гэнэ? Sure, I can do it for you. How much time do you think it will take? Энэ хэр удаан, хэдэн цаг зарцуулах бол гэж чи бодож байна. Асгүй how long it's gonna take. How long it will take. How much time it will take. How long it will take гэдэг хоёр маань яг адилхан утгатай болж хүрэх юм аа. Тэнгүүтээ I think it will take 2 hours, not more than 3 minutes. 3 минутаас идэхгүй хаа 2 цаг болох байхаа гэж байна тийм. I think it will take approximately ойролцоогоор энэ төсн will take 10 months. 10 months. Миний бодлоор ойролцоогоор энэ төсөл нь 10 сар үргэлжилнэ гэж. Энэ how much time, how long гэдэг хоёр маань цагаар хариулагдаж болдог асуултууд байгаа бол how many times гэдэг үг байгаа. How many times гэдэг маань хэдэн удаа гэсэн. How many times do you go to gym? Хэдэн удаа жимд явдаг вэ? I go to gym 3 times a week. Би жим рүү 3 удаа явдаг. Өөрөөр хэлэх юм бол how much гэдэг асуултанд давтамжтай хариулж байдаг. Once буюу 1 удаа, twice буюу 2 удаа. Once a week, twice a week, once a month. Every Monday гэж асуулт байна. Нэгд өдөр болох. How many times every Monday гэж шийдэ. How many times гэнгүүт одоо өмнөх шигэ 2 minutes гэж бол хэлэхгүй нь шүү дээ. Every 2 minutes. How many times every 2 minutes? How long it takes? 2 minutes. Тийм ялгаатай. How many times have you been to Canada? Хэдэн удаа Канадад очиж үзсэн бэ? I've been there once. Би 1 удаа тэнд очиж үзсэн. How many times did you eat yesterday? Хэдэн удаа? Өчигдөр хэдэн удаа хоолсон бэ? I had lunch
breakfast and dinner. Би өглөөний хоол, өдрийн хоол, оройн хоол гэсэн гэж байна тийм үү? Давтамж маань бас иймэрхүү маягаар үргэлжлэж болох нэ. За энэ удаагийн дугаараар би та бүхэндээ бидний өргөнөөр ашиглагддаг хаяада бас алдчихад байх тохиолдол гардаг маш хэрэгтэй асуултуудыг танилцуулж та бүхэнд сэргээх байдлаар хүргэлээ. Миний хичээлийг үзэж сонирсонд баярлалаа. Баяртай.